Сайн бацхан үзэгчдээ TV7-ийн мэдээлэл хөтөлбөр ихээр бил боллоо. Мэдээ бол баримт. Бид баримтыг баталгаажуулна. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөрөөр эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны төвшинг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хашаандаа сайхан амьдарч болдгийг Орхон аймгийн иргэн Цээлээ өөрөөрөө үлгэрлэн харуулж байна. Хүүхдийн оролцоог мод тарихад ашиглая. Бөөр шээсний доод замын дурангийн агалгаа Архангай аймагт хийгддэг боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэл дор бизнес ба эмэгтэйчүүдийн зөвлөлт уулзалт өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болсон байна. Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн жилүүдэд буурч байгааг төрөөс анхаарч дэмжиж ажиллах шаардлагатай байгааг онцолсон байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга судаатар Монгол Улсын ерөнхийлөгч халамжаас хөдөлмөрт суурь шинжилгээ хүрээнд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бизнесийг дэмжих өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэлээ. Үндэсний статистикийн хорооны 2021 он аж ахуйн нэгжийн тоолгон урьдчилсан дүнгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 38% нь эмэгтэй захиралтай байжээ. Харин жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Гэвч эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар л гэхэд 50.4% байхад харин эрэгтэйчүүдийнх 66.5% гарчээ. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд тулгамдж буй асуудлуудыг зөвлөлтөх уулзалтаар хамтдаа тодорхойлж шаардлагатай бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хилэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Уулзалтаас гарсан санал зөвлөмжийг нэгтгэн эрх намар Монгол Улсын ерөнхийлөгчийн нивэлдор зохион байгуулах үндэсний чуулганаар хилэлцүүлэх юм а. За Монгол Улсын ерөнхийлөгч ер нь бизнес эрхлэгч баялаг хөтэйгч эмэгтэйчүүдийн асуудлыг тусдан авч үзэж үзэл бодол санал бодол за энэ чиглэлээр авах төрийн бодлого шийдвэр тодорхой саналын тусгай гэсэн ийм санаачлал гаргаад байгаа. Манай бизнес эрхлэгчийн аж ахуйн нэгжүүд за бизнес эрхлэгчийн эмэгтэйчүүдийн зүгээс бас ерөнхийлөгчид энэ чиглэлээр олон санал санаачлал дэвшүүлээд байсан. Нэг удаагийн уулзалт яриа хийхээсээ илүү тодорхой шийдэл гарц дараа нь төрийн бодлого шийдвэр тусглаа олгох энэ нэг чухал байна гэж ингэж ярилцгаасан. Сүүлийн жилүүдийн тоо мэдээллийг аваад үзэхээр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт сүүлийн жилүүд жоохон буурах хандлагатай байдаг. Тухайлбал юу гэдгийг нийт хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн зөвхөн 55% нь энэ оны эхний улирлын байдлаар ажил хүчний оролцоо буюу ажиллаж байна. Тэгэхээр энийг цаашдаа ер нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад бол бас 25% ч юм уу бүр тоогоор наваад үзвэл нийт эрэгтэйчүүдийн 66% нь ажиллах насны эрэгтэйчүүдийн 66% нь ажиллаж байгаад эмэгтэй хүмүүс 55% байна. Тэгэд энэ гендрийн ялгааг арилгах за цаашлаад ер нь эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх асуудал бол ер нь Монголын юу гэдгийг хөгжлийн асуудалд бол аягүй чухал болчиход байна. За тэгээд өнөөдрийн энэ зөвлөдөх уулзалтын гол ач холбогдол нь болохоор Монголд бизнесийн салбарт хүч үзэж байгаа эмэгтэйчүүдийг эрх ашигыг хамгаалсан нэгтгэсэн бас олон төрлийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд эдгээр байгууллагууд хоорондоо анх удаага манай танхимын зохион байгуулалтанд ор бүгдөө анх удаага зөвлөдөөд хамтраад чуулаад ингээд бүгдөө бодлогын төвшөнд гаргах асуудлуудаа нэгдэж хэлцэж шийдвэрлүүлэхээр ингээд цугларсан байгаа нь өнөөдрийн арга хэмжээний хамгийн гол ач холбогдол гэж бодож байна. Манай төрийн бас байгууллагууд хэлж байна л бизнес эрхлэгч эмэгтэй гэж тодорхойлт хуулийн дээрээ байдгүй. Арилжааны байгууллагууд, банкуд тухайлбал зээлийн үйлчлэгээ үзүүлэх гэхэд ямар байгууллагыг ямар хүний ямар байгууллагыг бизнес эрхлэгч эмэгтэй эмэгтэйчүүдтэй байгууллага бизнес эрхлэгч эмэгтэй гэдэг хүний тодорхойлолт байхгүй байх гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг болохоор хуульчлаад тусгаалаад байгууллагын ажилчдын хэдэн хувь нэмэгтэй байна гэдэг юм эсвэл удирдлагын нэмэгтэй байна гэдэг тодорхой болох шаардлагатай. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд бол эмэгтэйчүүд бол дэлгэнхтэй бол чимээгүй гүйцэтгэгчийн түвшинд ажиллаж байсан бол энэ удаад бол биднүүст ямар боломж байгаа юм бэ? Нөөц юу байгаа юм бэ? Энэ бүгдийг бол илүү хамтруулж нэгдүүлэх замаар илүү үр дүн бий болгоё гэдэг дээр бол ингэж мэдээлэл солилцоогоор бол их чухал болж байна.
Энэ удаагийн зөвлөлтөд хуулцалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашигыг хамгаалах дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бас байгууллагууд мэргэжлийн холбоод олон улсын байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, хамтран ажиллах, харилцан уялдаа холбоогоо сайжруулах боломжуудын талаар санал солилцжээ. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэгмээс хамтран зохион байгуулсан зөвлөлтөд хуулцалтад эмэгтэй бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бас байгууллагууд, мэргэжлийн холбоод олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцсон байна. 1975 онд Эрдэнэт хотод илгээлтээр ирж уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад гавьяаныхын амралтанд суусан Баян өндөр сумын Яргуут багийн иргэн Цээлэг ТV7 мэдээ онцолж байна. Цээлэг банк хашаандаа мод тарьж ногоон орчныг бүрдүүлээ зогсохгүй хүлэмжийн аж ахуйг эрхэлж байгаа юм байна. Энэ хүнийг Цээлэг гэдэг. Хөдөлмөрч нэгэн тэрээр хашаандаа сайхан амьдрах уран дор бүхэл төрлийн мод тарьж ургуулахаас гадна хүлэмжийн аж ахуй эрхлэх, хашаагаа төгжүүлж, зураг, цутгамал хийх, мөн өөрөө амьдарч байгаа гэрийн гадна талыг блокоор барьж цутхан, дотор хэсгийг модон хэрэглэх түүнээр тохижуулсан нь Монгол гэрийн хэлбэр хийцийг алдагдуулаагүй байлаа. Монгол гэрт бол олон багтана. Байрыг утгаад гэр бол одоо багтаам сайтай шүү дээ. Хэдэн хөвгтүүд маань ирээл энд ч одоо налаж игдэг. Ер нь хөвгтүүд бол одоо энд ирээл одоо их сайхан агаарт. Тэгээ амралт аваад ирдэг хотоос ч ер нь энэ хөвгтүүд одоо бүгд гарч ирээл ингээрт. Гэл бужигнаал гадаа гараал энэ агаарт ийш уулээд гараал ингээл хөвгтүүд бас ингэж явдаг. Хашаагаад ингээд зам 50 одоо материалаа бүгдийг аваад бэлтцсэн байгаа. Зам 50 тэгээд одоо дахиад энд одоо жимсний мод Украинууд бас тарих санаатай ингээд энэ хөлөмжөндөө бол одоо манайхаас янз бүрийн нийтш ногоо помидор огурцаа янз бүрийн ногоога тариад идчихдэг. Цээлэг ухаан гэргийг удвал гэдгээ. Тэд хамтдаа хүлэмжийн аж ахуй эрхэлж, өөрсдийнхөө тариалсан ногоог дөрвөн улирлын туршид хэрэглэдэг байна. Энэ нь янз бүрийн сортын ногооноос татгалзахаас гадна эдийн засагт хэмнэлттэй эко бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэдгийг хэллээ. Мөн тэд ногоогоо тариалж, шимийг нь хүртэж эхэлснээр бусад ногоо амтгүй юм шиг санагддаг талаар бидэнтэй хуваалцсан юм а. Ноёдлын уржин барьж өгсөн энийг ингээд бариад энийг одоо ингэж ирэхснээс хойш нэрэ хүн чинь айгүй муу зан сурдаг юм байна. Дэдгээрээс нугаа авахаар амтгүй ч юм шиг, зарим нь хөвдтэй ч юм шиг, шарахтай ч юм шиг ингээд бүр эндээ дасчихдаг. Дундандаа ч гэсэн одоо нэг зүгээр нэг мах хөшгтэй нэг гурил хийхтэй биш. Төмсөн хөшгтэй одоо манайх одоо бүх төрлийн нугаа тарьдаг. Манайх тэр Эрдэнэтэд одоо тэр энэ зүүн дотор бас хашаа байшинтай байх бас мод тарьж байсан. Би бас нугаа төмс тарьдаг. Ер нь тэгээд хашаан дотор гоё модтай, гоё мод цэцэг энийг тарих бид хоёр манай хөшин битүүр бол маш их дуртай. Цээлэг ухаан ажлын байр бол түүний бүтээсэн автомашины гараж. Тэрээр энэхүү гаражтаа хашаагаа тохижуулах бүхэл бүтээн байгуулалтын ажлыг хийн суудаг байна. Багаж тоног төхөөрөмжөө авах, тавихад амар байлгах үүднээс ханандаа игнүүлэн тогтоосон нь инэ. Мөн тэрээр гүний худаг болон дулааны улиралд усанд орох зориулалттай дүүшийг бүтээсэн байна. За энэ гараж гэдэг чинь одоо миний жинхэнэ одоо ганц ажлын байр. Хамаг цаг заваад эндлэн грэд юм да. Одоо энэ дотор машин угаачдаг цаашаа усан доошоо хоошоо гараад ингээ газар руу шингэждэг юм. Тэгээ гүний удагтай. Гүний удаг асаата дээшээ усаа шахаад тэгээд дээд усан сангаас доошоос усанд орчтой юм дүүш байгаад эндээ усанд орчдөг бас нарны энерги нараар одоо усаа халаагаал эндээ усанд орчдөг. Тэр усаараа одоо бүх модаа усалчихна. Тэгээд ногоога усалчихна. Тэгэл усаар болоод дутагдах юм байхгүй. Хөвгтийн одоо усан өргөлөөр хийн. Тэгэл одоо бас тогтчлтын ажил болоогүй л байна. Мөн тэд шинээр гэр бүл зохиож буй залуу хосуудтай хандаж, өндөр төлбөртэй орон сууц худалдан авахаас илүү хашаандаа сайхан амьдрах боломж бий гэдгийг санууллаа. Орхон аймаг дахь сэтгүүлч Мөнхтуяа мэдээ ирүүллээ. Заавал байр гэгээд яах шаардлага одоо надад бол би одоо байранд байж чаддгүй. Тэгэл энэ агаар хамгийн гол нь энэ агаар тэгээ чөлөөтэй одоо гараад ингээд алхаад гიშгээд энэ гадаа суугаад тэгээд ингээд чөлөөтэй юу яадаг чинь одоо энэ хороолд энэ газар аваад энэ хашаа байшин бариад энэгээ сайхан тогтжуулаад
Одоо ингэж амьдрах бол одоо өөрийн гараар бүтээж байгаа юм гэдэг чинь хүнд чинь их сайхан энергитэй, их сайхан байдаг юм байна. Энэ одоо хойш үеийн одоо залуучууд хэлэхэд одоо ирээсэн ийм л байгаас хашаандаа сайхан амьдрна гэдэг л одоо ийм л лозонд орол амьдраасаа л гэж юм л бодж үүд юм да. Хүн ажил хийж амьдрдаг юм байна. Та ажил болдгүй шүү. Ажилдаа хүн өөрөө бод хийх ёстой шүү. Тэр ажлыг та нар бод хийж амьдрал үед ажилчинд ажил болж амьдрал чинь амьдрал болно гэж ээж хэлжсэн үг. Үнэндээ нэгцэн байлаа гэж аваад хийдэг ажил бод гэсэн. Тэрбумод үндэсний хөдөлгөөнд оролцож догоон дархан 2032 хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа Дархан аймаг нь 10 жилийн хугацаанд 20 сая мод тархиа зорж байна. Дархны иргэн бүр мод тайрж байгаагийн дотор дунд сургуулийн хүүхэд болгон жилдээ модны 5 суулгад сийж сурснаар 23,500 сурагч нэг жилдээ нийтдээ 118 мянган үрсэлгээ бэлтгэж авчрахаар болж байгаа юм байна. Хүүхдүүдийг модны суулгац бэлдэж сургах эхний ажил болгож сургуулиудын биологийн багш нарт зориулсан сургалтыг мэрэгчлэнүүдээр хичээл залгаж эхэллээ. Багш нараараа заалгасны дараа хүүхдүүд гэртээ модны тарьц суулгаж бэлдэх юм, дархны хүрээлэнгийн эрдэмтэд хөрсний бортго боловсруулах технологиг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэнийг мод тарихад ашиглахаар болжээ. Биологийн багш нар сургуультад очиж одоо хүүхдүүдтэй одоо энэ тест сургацыг одоо бэлтгэж хийлээ бол сургалтыг бол зохион байгуулна. За ингээд бол 100-ны 70 устаа бол нэг сурагч одоо 3-аас доошгүй одоо тест сургацыг бол бэлтгэж гэртээ тест сургуулах энэ ажлыг бол зохион байгуулах бол төлөвлөгдөж байна. За тэгэхээр энэ үнд одоо ямархуу технологиор модны үрсэлгээг суулгах уу, суулгах уу гэхээр ерөөсөө ямар ч төрлийн модыг бол одоо энэ дээр модны үрийг болон суулгацыг суулгаж болно. За тэгвэл яг нөгөө үр суулгах гэж нү эсвэл суулгах гэж нү гэдгээс хамааруулаад бол одоо нөгөө технологи нь бол арай өөр байдаг. Хамгийн одоо давуу тал нь бол ямар ч одоо үед те ямар ч хөрсөндөө байж ингийн чигээр суулгах боломжтой. Яагаад гэвэл энэ хөрсөн бортон дотроо бол найрлага нь хар хөрөнгө хөрс байхаас гадна бион үрстэй гумны борто за тэг хар шороо гэх мэт яг байх ёстой эрдэс бортог бол агуулж өгсөн учраас энэ бол одоо хаан чичэд урах боломжтой. Хөрсөн бортгоны найрлагад бион үрс эрдэс борто барьцалтуулах байдас орсон байна. Энэ бортхыг үйлдвэрлэх төхөөрөмжийг дарханд захиалан оруулж ирснээр өдөрт 2-оос 3,000 ширхэг бортго үйлдвэрлэн мөн мод тарьж ургуулахад шууд ашиглахаар болжээ. Шинээр нэвтрүүлж буй энэ экологийн цэвэр бүтээгдэхүүн нь эдийн засгийн өргөөжтэй гэдгээч давхар харуулж байна. Дархан аймаг дахь сэтгүүлч Арагчаа Сүрэн мэдээ ирүүллээ. Орон нутгад эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь сэдвт зүүн бүсийн эрчим хүчний бүсийн зөвлөгөө Хинтээ аймагт болж өндөрлөө. Тус зөвлөгөөнд нийтдээ салбарын 120 гаруй төлөөллүүд оролцсон байна. Ур амьсгалын өөрчлөлт эрчим хүчний хангамжийн хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ үед барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт нь хамгийн их яригддаг сэдв болоод байна. Тиймээс эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэгч талуудын чадварыг бэхжүүлэх, цаашлаад барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажил хэрэгжүүлсэн төслийн үр дүн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах сэдвт бүсчилсэн сургалтыг Хинтээ аймагт 2 өдрийн турш зохион байгуулжээ. Тэгвэл зөвлөгөөнд Хинтээ, Дорнод, Сүхбаатар, Говьсөнбүр, Дорнохов гэсэн аймгийн засаг даргын тамгын газар, газрын харилцаа, барилгууд байгуулалтын газар, эрчим хүчний зохицуулах зөвлөл, мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд болон мэргэжилтнүүд гээд 120 гаруй албан хаагч цугларчээ. За яг сургалтын ач холбогдлын талаар тавхан товчхон дурдвал хүндрэлтний өмнө одоо уур амьсгалын өөрчлөлт гэдэг асуудал бол одоо хурцаар тавигдаад тааяг одоо бас яриад идэв болчлоо. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулдаг үндсэн хоёр л одоо арга хэрэгсэл байна гэж бол бас хүндрэлтэн томьёолоод судалгааны үр дүнгуудаа гаргаад байгаа юм. Тэгэхээр нийт ялгарж байгаа энэ хөлөмжийн ялгарлын одоо 73% нь эрчим хүчний салбараас ялгарч байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн хэрэгжилж байгаа цахилгаан талаанаас одоо үйлдвэрлэх явцад хөлөмжийн ялгаад одоо дэлхийн дулаарлыг бий болгоод байна гэсэн үг. Тэгэхээр энийг бууруулахын тулд одоо эрчим хүчний салбар бол нэг талдаа сэргээгт эрчим хүч, цэвэр эрчим хүчийг хэрэглэх, нөгөө талдаа эцсийн хэрэглэгч талдаа бол эрчим хүчийг хэмнэх үр ашигтай хэрэглэх асуудал бол хурцаар давигдаж байгаа. Энэ асуудлыг бол орон нутгийн хэмжээнд авч үзвэл орон нутаг өөрөө эрчим хүчийг хэмнэх, ялангуяа одоо орон нутагт зохилж байгаа
эрчим хүч бол дулааны эрчим хүч, төвлөрсөн дулаан хангамжийн асуудал. За мөн захиргааны эрчим хүчийг хэмнэх асуудал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага цаашид тулгарх нэ. За үүнийгээ хэмнэхийн тулд үр ашигтай хэрэглэхийн тулд ямар арга замуудыг хийх вэ, хэрэгжүүлэх вэ, урт дунд хугацаанд ямар бодлогуудаа тодорхойлох вэ, ямар объект, субъект рүү чиглэх вэ гэдэг байдлаар бол одоо бодлого шийдвэрүүдээ гаргах нь зайлшгүй чухал. Энэ үеэр эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадвархжуулж, материаллык баазыг бэхжүүлэх сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, үн тарифыг зохицуулалт хийх, эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх талаар хууль эрх зүйн орчныг сайжруулах тухай мэдээлэл зөвлөгөө солилцож, мөн цаашид барилга байгууламжийн дулаан техникийн засвар шинжилэл хийх, эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц барилга барих чиглэлд оролцогчид саналаа илэрхийлж байлаа. Хинтээ аймгийн хувьд ч эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг барих барилгын компани төсөл саналууд ирж, одоогоор судалгааны шаттай явааг хэлж байна. Ер нь цаашид аль болох бид нар бас эрчим хүчний хэмнэлттэй ийм гэр хороолроо юм хаус хороол барих юм төлөвлөлт бол ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол бид нар одоогоо судалгааны юунд явж байгаа. Гэхдээ сая бол одоо Улаанбаатар хотод бол тэр хойтлын чингэлтэй дүүрэгт бол яг ийм дулаанаар биш одоо нарны дулаанаар одоо дулаанаа үйлдвэрлэж өөрсдөө ингээд дулаанаа хангадаг ийм эко одоо байшин бид нар бас шошиж үзсэн байгаа. За яг энийг бол бид нар бас цааш хэрэгжүүлээ. Энийг бол бас хинтээ нутагтаа бас нутагшуулъя гэдэг ингээд бид нар бас төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд заасан аймгийн засаг дарга нарын эрх үүргийг хэрэгжүүлэхэд тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогт тохирсон эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх чиглэлээр оролцогч талуудын чадвар дээшилсэн байх үр дүнг сургалтаас харах юм а. Дэлхийн нийтээр сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх нийгмийн эдийн засгийн өргөөжийг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хүлэмжийн ялгарлыг бууруулах онцгойлон анхаарахад дээрх сургалт чухал гэж үзэж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг талууд цохон тэмдэглэжээ. Хинтээ аймаг дахь сэтгүүлч Эрдэнэ Туул мэдээ хариуллаа. Арангаа аймгийн нэгдсэн эмнэлэг бөөр шээсний доод замын дурангийн хагалгааг хийж эхэлсэн байна. Дурангийн хагалгааны аппараттай болсноос хойш 9 иргэнд энэ төрлийн хагалгааг хийсэн байна. Архангай аймаг 95,000 гаруй хүн амтай. За үүний ихэнх нь буюу 47,000 эрчүүд байна. Нийт эрчүүдийн дунд тодорхойлбол ахмад насны эрчүүдийн дунд бөөр шээсний доод замын өвчлөл буюу төрөө булчирхайн хоргүй томрол, түүнээс шалтгаалсан шээс гадагшлуулах үйл явцын алдагдлын тохиолдол зонхилдог байна. Гэвч тус аймагт бөөр шээсний доод замын дурангийн хагалгааг хийх боломжгүй учраас энэ төрлийн хагалгааг хийлгэхээр жилдээ 120-с 140 хүн 3 дахь шатлалын эмнэлэг рүү явдаг байжээ. Харин дурангийн хагалгааг аймаг орон нутагтаа хийдэг болсноор иргэд энэ төрлийн хагалгааг хийлгэх гэж Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж байна. Дурангийн хагалгааны тоног төхөөрөмжтэй болсноор 59-с 79 насны 9 иргэн үйлчлүүлж эхнээсээ эмнэлгээс гарч эхэлжээ. Тэгээ одоо энэ эмчнэр хаач тусаар энэ шинэ урлагийн тасагч шинэ аппарат суулгаснараа манай Арангаа аймгийн одоо хүмүүст энэ бол одоо маш их хүн дээр ач холбогдолтой ийм гоё асуудал боллоо гэж одоо энэ манай хийлгсэн одоо 10-аад өндөр настай бол одоо энэ асуудлыг талархан хүлээн авч би хаанууд маш их хөнгөн сайхан эмчилгээ үр дүнтэй ийм болсондоо бид бүгдээрээ баяртай байна. Энэхүү дурангийн хагалгааг хийх эмч сувилагчдыг мэрэгжил дээшлүүлэх сургалтад хамруулсан байна. Түүнчлэн амралтын өдрүүдэд улсын 1-р төв эмнэлгийн эмч мэрэгжилтнүүд ирж аймгийн мэс заслын эмч нартай хамтран нутагшуулах хагалгаануудыг хийжээ. Арангаа аймгийн нэгдсэн эмнэлэг болон одоо өөр бусад 15 аймагт эрүүл мэндийн яамны тусламжтай энэ бөөр шээсний доод зам эмчилүүдийг шийдэх багчаар хангасан. За энэ бол нэг аймагт байгаа өртгөн болон 200 сая төгрөгийн санхүүжилтөд шийдэгдсэн. Тэгээд энэ эмчилүүдийг хийж гиснээр яаж байгаа хэрэг Улаанбаатар хот руу явах иргэдийн хөдөлгөөн багасна. Тэгээ хүмүүс чинь одоо нутаг орондоо тусламж аавна. Тэр тусламж авахаараа илүү одоо аж аргалтай сэтгэл санаа ерөөсөө тэр нь болно гэсэн. Тэгэхээр энэ байдлаар хангаж байгаа л асуудал. Тэгээ бид нар Арангаа хот ирээд одоо ерөнхийдөө 9 мэслэг хийлээ. За энэ төрлийн тусламж үйлчилгээ бол ер нь огт хийгддэггүй байсан. За тэгээд энэ хаалгаа энэ баг дорнод хөрөмжтэй энэ тусламж үйлчилгээ нэвтэрснээр тухайн иргэдийн амьдралын чанарт асар их хэрэг өгнө. За энэ төрлийн тусламж үйлчилгээг авахын тулд нөгөө иргэд маань хот руу доороо тэрт явна очиод айлд байрагдаг ч юм уу. Тэгээ очир дугаартаа ороод ингээ хаалгаа ямар ч зүйл тусламж авахаас гадна бас нэг эдийн засгийн хувьд
ахын хувьд бас нэлээдгүй бас ачаалттай зүйлүүд бол байсан. Энэ бүгд маань нэг дорд шийдэгдэж байгаа. Бөөр шийсний доод замын өвчлөлийн хагалгаа их тохиолдолд 55-аас дээш насны эрчүүд хийлэгдэг байна. Энэ төрлийн хагалгааг орон нутагтаа хийдэг болсноор иргэдийн эмнэлэгт хандах байдал нэмэгдэжээ. Барангай аймагтын эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаар сүүлийн 5 жил ажиллаж байна. Бас тодорхой хэмжээний бүтцийг бий болгосон, урлаг эндрологийн тасагтай болсон, мэрэгжлийн эмч, мэрэгжлийн совилгчийг бэлтгэсэн, улмаар одоо урлаг эндрологийн хагалгааг аймагтаа хийдэг болсон. Тэгээд эрэгтэйчүүдийн чиглэлээр энэ шийс бөөрийн замын хагалгаанууд, за эрэгтэйчүүдийн хагалгаанууд хийгдэд эхэлсэнтэй холбоотой бол бас эмнэлэгт хандлт нэмэгдэж байна. Эрүүл мэндийн яамны 200 сая төгрөгийн санхүүжилтээр ийхүү хагалгааны тоног төхөөрөмжтэй болсон нь үр дүнгээ өгч эхэлсэн байна. Хархангай аймаг дахь сэтгүүлч Ариун Буян мэдээ хариуллаа. Мэдээллийн хөтөлбөр үргэлж байна. Зарим мэдээллийг хураан өгье. Монгол Улсын засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2021 оны 1-р сарын 1-ээс 2022 оны 5-р сарын 31-ний өдрийн хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэгэлсэн 200 кВт цаг хүртэл гэр орооллын айл өрхийн сард хэрэгэлсэн 350 кВт цаг хүртэл төлбөрийг төрөөс хариуцж байсан юм а. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгаар болж буйтай холбогдуулан эх 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хавцаад компаниас мэдээллээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах 4500 иргэнийг Солонгос хэлний шалгалтад бүртгэхэд систем хаагдана. Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг за Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл 2022 оны 5 дугаар сарын 26-ны тэг 9 цагт эхэлнэ. Энэ удаад бүртгэлийг халамж цэг яман системээр хийж 4500 хүнийг бүртгэх болно. Уг тоо гүйцсэн тохиолдолд систем автоматар хаагдана. Бүртгэлийн хураамж 24 Америк доллар байх бөгөөд шалгалтыг 8 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Шалгалтын оноогоор шалгуулагчдыг эренбэлж 350 иргэний хүний нөөцийн санд бүртгэх талаар хөдөлмөр халамж үйлчилгээний ерхий газраас мэдээллээ. Харин Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл нэгдснээр регистрийн дугаараараа нэвтэрч бүртгүүлснээр хүсэлт авсан гэх төлөв харагдах бөгөөд хажууд нь төлбөр төлөх гэсэн товч идэвхжнэ. Түүн дээр дарж төлбөрөө төлснөөр бүртгэл баталгааж ирнэ гэдгийг сануулж байна. Далан цадгад Мандалхойв Улаанбаатар чиглэлийн замыг засаад байна. За энэ талаар Тус аймгийн засаг даргын тамгын газраас утаг хөтөлж болон уулуурхаан бүтээгдэхүүний тээвэр хот хооронд эвдэж даалц хэтрүүлсэн тээврийн хэрэгсэл сүүлийн жилүүдэд зорчсныг сүйдэн авто замын эвдрэл үүсэж аваар ослын нөхцөл байдал хүндэрсэн гэж мэдээллээ. Харин өмнө говьчууд 2018 оноос эхлэн засгийн газрын түвшинд анхаарлаа хандуулахыг шаардсан бол замын асуудал дээр орон нутгийн удирдлагууд олон нийтийн байгууллага иргэд зорчигчид шат шатандаа дуу хоолойгоо хүргэсээр иржээ. 2022 оны улсын төсөвт Улаанбаатар Мандалхойв чиглэлийн зам засварт 990 сая төгрөг, Мандалхойв Далан цадгад чиглэлийн авто зам засварт 1 тэрбум 900 сая төгрөг төсвөлөгдөж, улсын чанартай тус замуудын засварын ажил эхэлсэн байна. Удаагүй түлшний тээвэр зүүн баянгийн төмөр замаар явж байгаа хэмээн мэдээллээ. Мигмар гарагийн мэнд төргийн үзэгчтэй за бид энэ удаад цаг үеийн асуудлаар за ялангуяа эрүүл мэндийн салбарт яригдж байгаа онцлог сэдвийг хүндэх болно. За учир юу гэвэл өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн яригдж эхэлсэн за сармагчны цэцэг өвчин хэмээх өвчний талаарх мэдээллүүд за дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо шат дараатаагаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллүүдийг үзэгч та бүхэнд хүргэнэ. За энэ удаад Австри улсын Klagenfurt хотоос дархлаас судлаач Цэрэнхүүтэй Zoom-ээр холбогдож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өмнөх удаагийн дугаарт яг энэ сармагчны цэцэг өвчний талаарх мэдээллийг дөнгөж одоо ил болоход бол халуун сэдвийг хөндөж хоёулаа мэдээлэл бол хүргэж байсан шүү дээ. За харин одоогийн байдлаар бол Монгол улс ямар бэлтгэл хангах вэ? За цаашид яах вэ? Хэрвээ нөвч ороод ирвэл ямар бэлэн байдал бий болох ёстой вэ? Зэрэг ийм асуудлууд яригдж байна. За эрүүл мэндийн яамнаас бол удаа дараагийн одоо зөвлөмжүүдийг бол хүргэж явах шиг байна. За гэхдээ бас дэлхийн зарим улс орнуудад бол энэ цэцэг өвчин өөрөө уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой за бүс нутгийн өөрчлөлтөөс болоод бас тархахгүй байх ийм онцлогтой өвчин гэдэг талаарх мэдээлэлүүд байгаа шүү дээ тийм ээ. Энэ талаар та тодруулахгүй юу? За энэ ер нь юу болоод байна гэдэг ингээд үзэгтэй зэрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ямар хандлагатай стратегтэй байна гэдгийг л харах хэрэгтэй. Өөр хэдэнд харах юм алга байна шүү дээ. Тэрс тэрийг л харна шүү дээ. Тэгээ энэ яг зөвөр миний бодлоор найстай юм гэвэл энэ дэлхийн Америкийн нэгдсэн улс тэргүүтэй олигархуудын гэдэм үү одоо тэр өөр бодлоготой улс төрийн гео бодлого нэг өөр дэлхийн эрүүл мэндийн бодлого стратеги сарай шинэ ухаан руугаа орцсон өөр болоо явчлаа. Энэ юу вэ гэхээр анх дөнгөж 5 сарын 7-нд анх илэрсэн байлээ. Тэгээд
Тэр чинь илэрсэн хүн нь болохоор 40 орчим насны бараа хара Африкийн гаралтай Конгийн хараад гэсэн баха. Тэгээд тэр л Их Британий иргэн тэгээд ирээл эрэхтэй гайгүйсэн чи 90 хойно нарсаар юм дуурал тэгэл үзлэг хийсэн тэргээд нотлогдсон байлээ. Тэгээд шууд тусгаарлсан чинь тусгаарлах үйлдэлтэй зооноос өвчин. Тэгээ ганцааргийн тусгаарлсан манай тусгаарлалтаас өөр юм байл. Тэр эзэн хааны эмнэлэг гэж байдаг тэрэнд тусгай тасгад хэвтүүлж эмчилж байгаа үнгүй эмчилдэг тийм байлээ. За эндээс эхлээл тэгэл ингээл энэ шоу амбал гарсан дэлхийн эрүүл мэндийн байгууллага бас нэлээд шахсан шиг байлээ. Америк, Британи. За тэгжэл 20 гараа явцсан Их Британых нь Испани, Португал гэдэг энэ 3 оронд л тэгдэд байгаа шүү дээ. Ерөөсөө өөрөө тэгц орн байхгүй. Тэгээ Америкийн нэгдсэн улсд өөрөө мэдээллийн асар их том машин ажиллуулж байна. Зэрэгцүүлээд энэ сармагчны ханиад томооны вакцин гэдгийг ганц улс хийсэн байгаа тэр нь Америк. За энэ вакциныг хийх ёстой гэдэг юм амс зэрэгцүүлэл яваад байгаа. Ийм л хөө байдалтай байна шүү. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага шууд зарласан л та хурал хийнэ гэдэг. Тэгээ хурал хийгээ болчиход энэ нэлээд судалсан байх гэж ойлгож байна эрдэмтэд нь. Хурал хийгээ болоод эрдэмтдийн симпозиум хийё. Тэгээд экспертиз орно гэсэн үг хэлсэн. Экспертид оролцуулна хурал. За яг нээлттэй хурал хийж болно хийвэл Берлин тэн эсвэл онлайнаар хурал хийнэ гэдэг. Хурлын тоо одоо хүртэл гараагүй байна. Симпозиумын тоо. Гэтэл тэр дор нь тийм экспертизийн группуд томилогдсон байна. Энэ өнөөдрөөс л одоо өчигдөр ороод тэгээ өнөөдрөөс мэдрэгдэж эхэлж байна. Энэ юу нэхэр ямар ч байсан хоёр том экспертиз, хоёр том группийг бол хоёр эрдэмтдээ хоёр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр онцгой байдлын апартамент гэж байдаг. Тэр апартаментын хуучин дарга нь Дэвид Хейман гэдэг энэ ишлэл татчийн хүнээс бид нэлээд ярьжсэн та биччихсэн. Тэр нэг экспертиз нэг группыг ахалцсан байна. Тэр нь их усүр нь хаанаас гараад ирвэ гэдгийг судлах экспертиз. За энэ экспертиз дүгнэлтээ гаргацсан. Тэгээ нөгөө симпозиум бүлээгд нэгдсэн дүгнэлт рүү оруулах гэдэг ингэж байж байгаа шүү. Тэр дүгнэлтийг би л өчигдөр яг мэдээлэгдсэхийн дараа 2 цагийн дараа постлцсан байж байгаа юм хэлнэ. Хоёр дахь экспертизийн групп нь тэр Макларайн гэдэг одоо тэр апартаментын дарга байгаа хүн Макларайн гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал гэж байна. Ерөнхий захирал нь бол Пресус захирал нь тэр онцгой байдлаар үздэг. Ковидыг хариуцсан. За тэр хүн бас нэг экспертизийн групп өөрөө толгойлж байгаа юм. Энэ нь бол халдварлах нөхцөл гэдэг. Энэ ч одоо хамгийн гол л тоо. Ямар нөхцөлд яаж халдварлах хэввэ гэдэг. За ингээд би товчхон тэр эхний экспертизийн группийн өчигдрийн тэр постлсан байгаа группийн мэдээллийг та бүхэнд дамжуулъя. За их усүр хаанаас гараад ирв гэдэг дээр бол ерөөсөн хоёрдмал дүгнэлтгүйгээр эцэслэгдсэн шийдвэрлсэн зүйл бол Испани, Бельги улсад тэр нэг шөнийн цэнгүү Реве гэдэг шөнийн цэнгүү гэж болдог Европт их олон мянган хүнийг амарсан орноос ирдэг чигтэй юм болдог шүү дээ. Тэгээд Испани, Бельги хоёр тим болсон тэрэн дээрээс гарсан байна гэж ийм дүгнэлт гарчээ. Тэнд бол тэр шөнийн цэнгүүнд нь тэр секс мэкс тэр элдв янзын асуудал чөлөөтэй байдаг. Тэгээд тэндээс л гарсан олон хүн ёс бусаар гэж байгаа шүү дээ. Олон хүн тэр хоёр гайвитер олон хүн ёс бусаар бэлгийн харилцаанд орсноос үүдэлтэй байна гэдэг дүгнэлтийг хэлсэн. За энэ дүгнэлт бол группийн дүгнэлт шүү дээ чинь нэгдсэн симпозиумд бол орох байх гэж ойлгож байна. За дараагийн дүгнэлт бол халдварын за тэр Райнма нэг Макларайнын группийн дүгнэлт бол 12 оронд 92 тохиолдол халдвар нь бол батлагдсан 28 хүлээлттэй байгаа гэсэн. Ийм юг чагсаалтыг бол гаргаад зарласан. За энийг бол бас өнөө өглөө яалаа. Постлоо тэгээд 12 орн дотор нь 3 дэгдсэн ороо явж байгаа тэр Испани, Португал,
Их Британи гэдэг энэ гурван оронд ч л дэгдчихэд байгаа болохоос бусд оронд бол ерөөсөө нэг бүртгэлтэй 1-2, 1-3, 1-4 тэр 28 нөгөө сэжигтэй байгаа эцсийн тун гараагаа 28 оруулаад ингээд тооцох юм ба голтол нэг байна. Тэгээ Америкч өөрөө тэгэл нөгөө мэдээлэл машин ажиллуулад байгаа газар чинь өөрөө нэг. Тэгээ нэг нь бас тэр бүрэн батлагтайгаа байгаа улсаар шүү дээ. За энэ байлам тэлчгэд эрүүл мэндийн яам их сүрхээ зочир хүлээж авч байгаа юм шиг байна. Одоо ямар бодлого стратеги бариад байгаа юу сайн ойлгохгүй. За энэ бол дэгдсэн юм ерөөсөй байхгүй. Манай бүс нутагт бол ерөөсөө илрээгүй бүртгэгтэй ч байгаа. Манай бүс нутагт 3 оронд бүртгэгчлээ гэж зарлж илээ. Тэр бол үндэслэлгүй ташаа мэдээ тэр батлагдахгүй нотлогдохгүй. Тэр сэжигтэй байгаа 28 дотор ч байхгүй байна шүү дээ. Тэр Сингапурт ганц гарсан тэр бас нотлогдохгүй байгаа. За нэг юм нэг ташрамд нэгэд хэлчихье гэж бодож байна. За дараагийн асуудал бол энэ тэр 2 дахь группийн яаж халдварлах вэ? Энэ маш онцгой чухал та. Ямар замаар яаж халдварлаад байна вэ? Тэгэхээр чинь 2 зүйлийг ерөөсөө ойлгохгүй шүү дээ манай. Мэргэжлүүд маш ойлгохгүй байна. Манай чи мундаг зоонод мундаг мэргэжлүүд байж байгаа шүү дээ. Тэд нэр одоо ойлгохгүй байна уу эсвэл ойлгоод хэлэхгүй байна уу? Одоо би гайхаж мундаг мэргэжлэлтэй шүү дээ манай чинь зоонод. Тэгээ чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэдэн зүйлийг тодорхой хэлсэн шүү дээ. За энэ бол зоонод өвчин. За энэ бол ховор тохиолдлын өвчин. Ховор тохиолдлын өвчин тааш. Ховор тохиолдлын өвчин. За энэ бол статус нь тодорхойлж болохгүй байгаа онцлогтой өвчин гэсэн байна шүү дээ. Онцлогтой гэдэг утга нь бол тэр ортопоксос өөрөө байгаа. Ортопокс гэдэг нь одоо тэр сарвчингуу дотор тараад байгаа амьтан дотор тархаад байгаа энэ бүлэг вирусыг хэлээд байгаа. Ортопокферидел гэдэг байгаа шүү дээ. Ортовирус л гэдэг байгаа шүү дээ. Энээс л гаралтай, энээс л хүн талдсан. Хүн талтгаараа monkeypox болчихж байгаа. Хүн талдсан дотроо бас онцлогтой гэдэг шүү дээ. Тэгэхээр чи Европт орж ирсэн болчихж байгаа. Тэгээ 3 төвшинг юм байж шүү дээ. За тэгээ monkeypox гэдэг тэр натурал гэж ярьдаг тэр уламжлалт гэж ярьдаг. Энэ нь л ерөөсөө жил болгон байж л байдаг юм л. Ерөөс одоо 22 оны одоо энэ 22 оны 1 сараас өнөөдөр хүртэлх тоогоор 1200 тохиолдол байж байна. Ганцхан оронд ч ганцхан тэр ардчилсан конк гэж яриад байгаа тэр зайр юм болов. Тэнд л одоо 1200 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Тэгээд 60 нас баралтай байгаа. 60 нас баралт гэдэг чи одоо анх нөгөө 70 онд зайрт бүртгэжсэн 300-аас 30 нас орж ирснийг бодвол энэ жохоо байхгүй. Нэг хөвч өрөх. За иймэрхүү юм аа. Тэгээ энийг л ингээл холж гутаал хооронд нь ингээл сүрчин мэдээлэлүүд яваад ах шиг байна манайд. За тэр шинж тэмдэг гэхээр 3 юм л хэлчлээ тэр Макларайны экспертизийн групп. За энэ маш чухал. Нэгдүгээр агаар туслын зам гэж. Тэгээ агаар туслын замаар л халдварладаг л энэ тэр monkeypox гэдэг тийм л байна шүү дээ. Тэгээд одоо энэ онцлогтой гэхдээ зэрэг 1 метрийн дотор гэж байна. 1 метрээс дотгош 3 цагаас цааш байнгын контактанд орсон нөхцөл. Тэгэхээр одоо юу гэдэг вэ? Одоо энэ төвлөлтөд эдэлж бодох юм шүү дээ. Байнгын контактанд 3 цагийн дотор 3 цагийн турш тэрнээс цааш ороод ирэхээр ор дээрэнтэй л орж унтд юм одоо 3 цаг өсөлттэй юм тийм бодогдохгүй. Тэгээ ийм нөхцөлд контакт аавна гэж агаар тусал гэж тооцогдно л гэж байгаа шүү дээ. Шүлсээр л гэсэн үг байна. Эсвэл өөр замаар л байна. Бэлгийн замаар л. За хоёрдугаарх нь бол ахын замаар гэж байна. Ахын замаар гэдэг чинь эхлээд инновацийн хугацаа чинь баянхан байгаа. Дөнгөж халдвар болсноос хойш нэг 3 хоног дотор бол инновацийн шинж тэмдгүүд бол ханиадны шинж тэмдэг толгой өвдөн, бие эвгүрх нь булчин чинэрч өвдөн, нурууны булчин гэж байгаа. Нурууны булчин чинэрч өвдөн. Тэгээ хамгийн гол нь цавны булчирхай зочин гэж. Тэгээд нэмэгтэй умаа эрэхтэй гинтал чинэрч өвдөн гэсэн. Ийм юмнууд байгаа шүү дээ. Эхний тэр инновацийн шинж тэмдгүүд. За дараа нь инкубацийн шинжүүд гарч ирнэ. Энэ нь бол 5 6 дугаар 6 дахь хоногоос эхлээл цаашаа 13 16 хоног үргэлжлээд бүр зарим нь 23 7 хоног үргэлжилж байгаа. Энэ юу вэ гэхээр
ерөөсө гар дээр тийм болцроо сэврүү шипөр гэж жижиг тийм жижиг шаарна. Эхлээд толб нь хөл дээр гарт юм байлээ. Хөл гарын салаар гарна. Нүүрээр гарна дараа бүх үеэр ингээд тийм товроо шивнүүд гараад ирдэг тийм байл. Тэгээд ахын замаар гэдэг тэр товроо хагарахад дотроос нь шүүс оожж байгаа. За цустай цусгүй. Тэр шүүсэл дамжаал ахын замаар нөгөө өндрөө хоол онтэлдэ ангаймаар дамжид орохдол ахын зам. Яна гэж тооцогдсон цаг энэ манайд бол хүчингүй яагаад бол манайд илэрсэн тохиолдол. За 3 дугаархын бэлгийн зам. За энэ бэлгийн зам бас онцлогтой гэж байгаа. Яагаад бол бэлгийн замаар халдвар авчгаа одоо Европ халдвар авсан энэ тохиолдлууд Европ, Канада, Америк, за өчигдөр ороо Аргентин гिचлээ тэгээд Австрали. Энэ 70 орнууд халдварлаж байгаа онцлог нь юу вэ гэхээр бэлгийн зам. Зонхлох нь гэж байгаа шүү. Зонхлох гэхээр одоо хэд байдгийг мэдэхгүй байна би. 70-80% байдаг байл гэдэг байна. За ийм 3 халдварлах замыг бол хэлээд өчлөө. За нэг шинэ мэдээнүүд гэвэл нэг ийм байна. Тэр 12 орныг сайн үзээрэй. Тэр дотор манай бус гэдэг юм байхгүй байгаа шүү. Азад байхгүй байгаа шүү. Манай бүсэд 3 илрэлт гарлаа гэж энэ бол хий дэмээс сүрчгнэл шүү гэдгийг би энд ерөөс зориуд хэлье. Манай бүс рүү орж ирчихгүй байна. Орж ирлээ гэхэд одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дашрам дэлгэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага урьдчилан сануулга өгсөн. Гишүүн бүх гишүүн орнуудад зориулаад гэж тодтогч байгаад л өгсөн шүү дээ. Энэ нь юу вэ нөхөр одоогоор статус нь тодорхой биш байна. Эцсийн тэгвэл гараагүй байна. Гэхдээ одоо сэжигтэй гэх юм одоо монголоор одоо юу гэж хэлдэг юм бол доо за энэ шаардлагатай объектуудаа хяналтандаа аваа л гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо шаардлагатай объектууд гэхээр би ингэж логикоор бодоод байгаа юм л да. Зоонозын өвчин учраас гэдэг 4 амтны нэр хэлцээ. За энэ нь бол харах төрлийн хулгана гэж байгаа. Хэрэм гэж байгаа. Гэтэ алаг хэрэм гэсэн мэлээ. Хэрэм гэж байгаа. Тэгээд нохоо гэсэн байгаа. Тэгэхээр одоо манай Монгол удамжил гэрт нохоо ойлгохгүй энийг л одоо бас артма анхаарах хэрэгтэй болох гэрт нохооны хэрэг ерөөсөө алга. Шаардлагагүй ш дугаас гангархал гэж оруулдаг юм бил элтвэдэдийн породын нохоо. Өөр шаардлага байхгүй. За дөрөвдөх нь үхрэгдсэн байна. За энийг л одоо бодчихвол одоо тэр орон нутгаар хулгай сурталчилгаа хийн гэж ингэ сүрчигнээд идэх байсан ойлгохгүй. Монгол малаас энэ үуч гарахгүй гэдэг маш сайн мэдээж. Бичээрэй мал шүү дээ. За тэгээд энэ хяналтанд гэхээр одоо тэр зооносын талаас бол тийм байна. За тэгээд бэлгийн талаас гэхээр одоо хяналтанд гэхээр одоо яаж хяндаг ядастай мэдэхгүй энэ дэр тэр хариуцсан байгууллагууд нэг бодлого гаргадаг л байна. Хяндаг л байлгүй. Хянахал байлгүй дээ ч та сексийн донтой юм зөндөө байна шүү дээ. Ялангуяа манай дарга нар шууд хэлнэ. Энд явахдаа дандаа нэг сонь юм хийж явдаг шүү дээ. Энийг хамгийн сайн мэдж байгаа хүн би шүү дээ. Европт ирчээл. За энэ өмсүүдийг хяналтанд авах шаардлагатай болов гадаад тамил дээр явуулахгүй байх нь дээр л гэж хардаг. Үнэ утга хэрэгтэй шүү дээ. Явуулахгүй байх нь дээр л гэж ойлгож байна. За танд баярлалаа. За одоо цаашид яах вэ гэдэг манай дээр цаашид яах вэ гэдэг дээр бол энэ тэр нэг юу байгаамаа хяналтнаас гадна тэр сурталчилгаа гэдэг ухуулах сурталчилгаа явуулна хэлийн аймагуудаар явагдсан байна бүр. Одоо юу ухуул сурталчилгаад байгаа манай даалга, манай сармагч нь алга, манай тэр бүртгэгдсэн алга, манайд байх үндслэл алга. Гэхдээ юу сурталчлаад яваад байгааг би нэгдүгээр ойлгохгүй. Хоёрдугаар аймаг орон нутгаар сайн ухуулах сурталчилгаа хийнэ. Гэхдээ орон нутгад ч одоо малчталгалт байгаа шүү дээ. Тэгээд малчд гэдэг юм тийм. Тэр өвчин. Энэ бол арай л дэмий. Тэр их мөнгөөрөө зүгээр эмнэлэгтээ хороо аваад гэсэн дээр л гэж хамгийн зөв шууд ийм л хэлчмээр байна. За баярлалаа. За танд баярлалаа. Үзэгчтэй Мигмар гарагийн тодруулга энэ хүрээд өндөрлөж байна. Одоо та бүхэндээ орчуулагч Томч Баяруудын бэлтгэсэн гадаад мэдээ хүргэе. Үзэгчтэй орой минь. За олон улсад болж буй зарим онцлог мэдээллийг та бүхэнд тоомлон хүргэе. За Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн Жо Байден өнгөрөх өдрүүдэд
Азийн гол холбоотой улсууд болох Япон болон Өмнөд Солонгост 5 хоногийн айлчил хийж өнөөдөр түүний айлчил өндөрлж байна. За өчигдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден Японы ерөнхий сайттай 2 талын уулзалт хийж хоёр улсын уламжилт холбоотны харилцааг улам бэхжүүлэх хүрээнд 2 талын болон бүс нутгийн түүнчлэн олон улсын давтсан дах хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд бол санал солилцсон байна. Японы NHK телевизийн мэдээснээр Японы нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн болох тус улсын саналыг Америкийн ерөнхийлөгч дэмжсэн гэдгийг мэдээлсэн байна. Тэгэхээр энэхүү уулзлын дараа Байден Японы ерөнхий сайд Кишида нар сэтгүүлчтэй хийсэн хэвлэлийн баг хурлын үеэр нэгэн сэтгүүлч та тодорхой шалтгааны улмаас Украинд цэргээ илгээгээгүй гэдгээ мэдгдсэн. Харин ийм нөхцөл байдал Тайванд үүсвэл өөрөөр хэлбэл бүгд найрамдах Хятад улс Тайван руу халдвал Америк энэ зүгээс Тайваныг хамгаалахаар цэргээ илгээх үү гэсэн тухайн асуултыг асуусан байна. Түүний хариултанд Байден тийм гэж хариулсан. Гэхдээ Америкийн нэгдсэн улс бүгд найрамдах Хятад улсын нэг Хятад бодлогыг хүлээн зөвшөөрөгдөг. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол хэрвээ бүгд найрамдах Хятад ард улс хүчээр Тайваныг өөртөө нэгтгэх гэсэн санаархал гаргасан үед бол бид Тайваныг хамгаална гэдгийг мэдгдсэн. Тэгэхээр Украинд бид тусалж байгаа шигээр туслана гэдэг агуулга бүхий хариултыг бол өчигдөр сэтгүүлчдүүд Байден өгсөн байна. Тэгэхээр өнгөрөх 10 дугаар сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн мөн энэ асуултанд тодорхой хэмжээний хариулт өгсөн. Тэгэхээр Америкийн зүгээс Тайваныг хамгаалах асуудал дээр барьж буй бодлого нь бол стратегийн ойлгомжгүй байдал буюу хоёрдмол санаа агуулсан гэдгээр бол шинжээч тухайн үед Байден энэ хариултыг бол тайлбарлаж байсан. Харин Тайван иргэдийн дунд саяхан авсан нэгэн судалгаагаар Украины дайнтай холбоотой Америкт итгэх Тайван иргэдийн итгэл тодорхой хуваар суларсан гэдгийг бол харуулж байсан. Тэгэхээр өчигдөр Америкийн төрийн тэргүүний Токиод хийсэн нэгэн чухал өөр нэгэн мэдэгдэл нь Америкийн нэгдсэн улсын бүс нутгийн хамтын ажиллагааны түнш орнуудтай илүү нэмэгдүүлэх. Бүс нутгийн сорилтуудыг даван туулахад хамтын ажиллагааг шин шатанд гаргах чиглэсэн энэтхэг номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох талаар хийсэн түүний мэдэгдэл байлаа. Тэгэхээр түүний мэдэгдэлд дурдсанаар шинээр байгуулагдж буй энэтхэг номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны холбоонд энэтхэг номхон далайн бүс нутгийн 13 улс энэтхэг номхон далайн бүс нутгийн 12 улс Америкийн нэгдсэн улсыг багтаасан энэ 13 улс багтаж байна гэдгийг бол өчигдрийн түүний мэдэгдэлд дурдсан. Тухайлбал Америкийн нэгдсэн улс, Япон, Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Шинэ Зеланд, Бруней, Филиппин болон Сингапур, Таиланд болон Вьетнам улсууд эхний ээлжинд энэхүү холбоонд багтаж байна. Тэгэхээр эдгээр 13 улс нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг бүрдүүлж байгаа учраас бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон холбоо болж байгаагаар бол онцлог юм. Токиод болсон дөрвөлийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтанд оролцож дөрвөлийн гишүүн Япон болон Австрали улсын төрөлсгийн тэргүүнүүдтэй энэтхэг номхон далайн бүс нутгийн худалдаа эдийн засаг батлан хамгаалах болоод бүс нутгийн хамтын ажиллагааны олон сэдвүүдээр бол талууд санал солилцсон, ярилцсан гэдгийг хэвлэл мэдээлэл хэрэгсэл онцолж байна. Тэгэхээр дөрвөл нь бол энэтхэг номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөний эсрэг Америкийн нэгдсэн улсын томоохон хамтын ажиллагааны чухал механизм. Өөрөөр хэлбэл Хятадын бүс ба зам, Шанхай хамтын ажиллагааны байгууллага гээд бүс нутгийн болон олон улсын давтсан дах бүгд найрамдах Хятад улсын зүгээс хэрэгжүүлж буй энэ идэвхтэй хамтын ажиллагааны энэ санал санаачлага, хамтын ажиллагааны механизмуудын эсрэг Америкийн зүгээс дэвшүүлэн тавьсан гол хөзрүүдийн нэг гэдгээр бол дөрвөлийн механизм ихээхэн Америкийн нэгдсэн улс болоод энэ бүс нутгийн улс орнууд чухал ач холбогдолтой. Тэгэхээр энэ дөрвөлийн механизм нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Аз номхон талаад Азад хийж буй энэхүү 5 хоногийн айлчлалын хүрээнд бүс нутгийн төрөлсгийн тэргүүнүүдтэй хилцсэн асуудлууд нь бол нэгсэндээ ковид болон Украиний нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэлтэй байдлуудыг шийдэх. Тухайлбал худалдаа барааны эргэлт, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, үүнийг цаашид улам бэхжүүлэх. Шинээр хөгжиж буй цахим худалдаа буюу цахим эдийн засаг руу чиглэсэн
За олон улсын дүрм журмуудыг одоо тогтоох байсан гэдгийг бол энэ олон улсын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлсан байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл Аз номхон талын бүс нутг руу илт одоо чиглэж эхлээд байгаа учраас одоо сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны дэвшүүлэн тавьсан энтэг номхон талын санаачлагын хүрээнд чөлөөтэй, нээлттэй энтэг номхон талын бүс нутгийг бий болгохыг зорж байгаа. Тэгэхээр энэхүү Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны гол одоо энэ гадаад бодлогын тэргүүлэх энэ бодлого нь бүс нутагт эдийн засгийн өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэхийн тулд далайн аюулгүй байдал, далай тэнгисийн хууль бус үйл ажиллагааг зогсоох, бүс нутгийн хүрээнд хуулийн засаглалыг одоо бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтэй холбоотой хүндрэлийг бууруулах болон энэ нөхцөл байдлыг одоо арилгах, ялангуяа ардчлалын нэгдмэл үнд цүүлтэй бүс нутгийн Америкийн түншгэгддэг улс орнуудтай хүний эрхийг дээдлэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг одоо асуудлуудыг хамтын ажиллагааны хүрээнд улам нэмэгдүүлэхийг зорьсон талаар бол энэ удаагийн одоо Байдны уулзалтуудын гол одоо яригдсан сэдвэ гэдгийг олон улсын одоо хэвлэл мэдээллийн хэрэгсүүд мэдээлж байна. Үзэгчдээ дараагийн мэдээ танилцуулъя. Оросын холбооны улс Украин цэргийн үйл ажиллагаа явуулж эхлээд өнөөдөр 3 сарын хугацаа болж байна. Хоёр тал гал зогсоох энхийн хэлцээр байгуулах асуудлаар одоо яриа хэлцэг хэд хэдэн удаа биечлэн болоод захимаар одоо явуулж эхэлсэн ч одоо сүүлийн үед энэхүү яриа хэлцэг үр дүнд хүрэлгүй мухардалд ороод байгаа. Харин Украиний ерөнхийлөгч Путинтай биечлэн уулзалт хийх саналыг бол тавиад байгаа боловч Оросын талаас энхийн хэлцээр байгуулах асуудал дээр хоёр талын зүгээс одоо зарчмын тохиролцоонд хүрсэн. Мөн гэрээнд одоо гарын үсэг зурах шатанд талууд бол тохиролцоонд хүрснээс нааш бол одоо уулзалтыг зохион байгуулах нь бол үр дүнтэй бус гэж бол тайлбарлаж байгаа. Тэгэхээр Украиний талаас үндсэндээ хоёр талын тохиролцоонд хүрээд байсан асуудлуудаас буцаж одоо гэрээ байгуулах үе шатаас ухарсан. Үүнийг бол Украиний тал Оросыг одоо цэргээ Украинаас бүрэн татхаас нааш бол хилцээг одоо цааш үргэлжлүүлэх боломжгүй. Тэгэхээр хилцээг цааш байгуулах үйл явц бол үр дүнд хүрэхгүй гэдэг ийм хатуу байр суурийг бол баримталж эхлээд байгаа. Тэгэхээр Оросын холбооны улсын талын хамгийн сүүл өгсөн мэдээлэлээр Украинтэй энхийн хилцээр байгуулах асуудлаар одоо энэ зогсоод байгаа яриа хилцээг үргэлжлүүлэхэд бол Оросын холбооны улсын талаас бол бэлэн гэдгийг бол мэдгдсэн байна. Тэгэхээр харин Украиний тал энхийн хилцээр байгуулах асуудал дээр ухралт гарсан нь өрөндийнхний ятгалаг нөлөөтэй холбоотой гэдгээр бол Оросын холбооны улсын зүгээс л тайлбарлаж байгаа. Тэгэхээр Оросын холбооны улс болоод Украиний хооронд энхийн хилцээр байгуулах асуудал бол ихээхэн анхаарал. Үзэгчдээ дараагийн мэдээ танилцуулъя. Иран улс Төв Азийн Тажикстан улсад дрон үйлдвэрлэхээр болсон. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг хэдхэн хоногийн өмнө ойролт орнын гол хэвлэл мэдээллийн хэрэгсүүд мэдээж байсан бол үүнтэй холбоотой Турк болоод Ираны одоо мөн ойролт орнын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэгэхээр Тажикстан улс нь хил соёл заншил одоо угсаа гаргалын хувьд бол Ирантай ижил төстэй одоо Перс үндэстэнгүүд. Тэгэхээр энэ хоёр улсын хувьд одоо Афганистаны талибанчуудын ноёрлолоос имээдэг одоо нэг ижил нэгдмэл ашиг сонирхолтой улсууд. Тэгэхээр Тажикстан улс нь Оросын холбооны улсын Төв Аз дахь нөлөөний бүсд багтдаг. Энэ улсын батлан хамгаалах аюулгүй байдлыг одоо гол хангагч нь мэдээж бол Оросын холбооны улс. Тэгэхээр олон улсын давцан дахь нөхцөл байдал болон ирээдүйд одоо бүс нутаг дахь геополитикийн орчинд нөхцөл байдал одоо хэрхэн өөрчлөгдөх, шинжлэгдэх одоо энэ нөхцөл байдлаас шалтгаалж Тажикстаны батлан хамгаалах аюулгүй байдлын холбоо одоогоо нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа илүү одоо нэмэгдүүлэх талаар бол өөрийн байр сууриа эргэн харахад одоо зарим талаар бол хүрсэн гэдэг мэдээллийг бол зарим шинжээчд онцлсан байна. Энэхүү нөхцөл байдал нь Ираны Тажикстан дахь батлан хамгаалахын нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн сонирхолтой нь бол холбогдож байгаагаас гадна хоёр улсын хооронд одоо дорооны үйлдвэр байгуулах замаар хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нэг одоо шинэ шатны хамтын ажиллагааны цонх болж байна гэдгээр бол Туркийн одоо нэгэн судалгааны байгууллагын одоо шинжээч бол онцлсан байна. Тэгэхээр Иран болон Турк мөн Оросын зарим шинжээчдийн онцолж байгаагаар өөрөөр хэлбэл Афганистаныг цаатлаас нь одоо хазаарлан барих гэсэн геополитикийн нүдээр харахад бол Ираны ашиг сонирхлын нэг хэсэг гэдгээр бол одоо тайлбарлаж байна. Энэхүү хамтын ажиллагааны одоо шинэ хамтын ажиллагааны энэ хандлагыг.
Тэгэхээр мэдээж Иран бол ойрхон орнуудын гол тоглогч улс учраас Сауди Араби болон Туркийн, Тажикстан дахь тодорхой одоо нөлөөний эсрэг одоо бодиттой дэмжлэг тусламж одоо хамтын ажиллагааны одоо механизмыг бол одоо хөгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр бол Тажикстаны Афганистанаас ирж болох одоо болзошгүй аюул занал одоо энэхүү аюул занлаас урьдчилан сэргийлэх та мөн энэ улсын байнгын одоо сорилттой нүүр тулгардаг хөлийн аюулгүй байдлын асуудлыг бол одоо чангатах, бэхжүүлэх гэхэд Ирантай болон одоо Ираны нисгчгүй онгоц буюу энэ дорооны одоо хэрэгцээ шаардлага бол зайлшгүй хэрэгтэй. За түүнээс гадна энэ далайд гарцгүй Тажикстаны хувьд одоо Иран болон энэ улсын одоо далайд одоо энэ гол бомбтуудыг ашиглахад бол чухал стратегийн ач холбогдол бүхий улс гэдгээр бол одоо Ираныг бол харж болно. За түүнээс гадна зөвхөн цэрэг батлан хамгаалах гэлтгүй за эдийн засаг худалдаа бүс нутгийн хамтын ажиллагааны хувьд бол Иран улс бол Тажикстаны хувьд бол одоо нэлээд чухал ач холбогдолтой улс учраас бол хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг одоо энэ батлан хамгаалах энэ одоо цэрэг батлан хамгаалахын төвшөнд бол илүү хөгжүүлэх шаардлага хэрэгцээ бол хоёр улсын одоо нэгдмэл ашиг сонирхлоо гэдгийг бол за бүс нутгийн зарим шинжилэл бол онцлсан байна. За ингээ үзэгч та бүхэндээ энэ удаагийн гадаад мэдээг сонирхох үзсэн явдалд баярлалаа. TV7 телевизийн мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөө. Хараг сайхан өнгөрөөрэй.